За Зохион аймагт иргэний нийгмийн байгууллагууд сүлжээ болгож ажилладаг. Тэгээ энэ хүрээндээ бидний иргэний нийгмийн байгууллагууд Монголын эмэгтэйчүүдийн сан, Нийлтийн нийгэм форум санхүүгийн дэмжлэгээр хэд хэдэн чиглэлээр ажилладаг. Хамгийн гол нь Зохион аймагт усны нөөц ямар байгаа бэлээ, дундуура 2 гол урсдаг боловч усны бохирдол хэрэг байна гэж 16 онд ажиллаж исэн. 17-18 онд Зохион аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Дөрвөлжингийн Баян айраг, Урмлын Борсголд, за 19 онд Захан мандлын Шуван хар уул гээд энэ төрлийн энэ уул уурхайн компаниудын усны засаглалын ил тод байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж мониторинг хийсэн. Ингээд жишээлбэл Борсголд гэдэг уул уурхайн компани усны засаглалын ил тод байдлыг дээр үнэлгээ хийгээд энэ компани бол гүний усыг ашиглаж, энэ гүний усыг ашиглахдаа зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэгэлсэн мөн зөвшөөрөгдөөгүй тоолуургүй хутгаасаа газар доогуур ус авч ашигласан гэдэг нь бол нотлогдоод энэ жил үйл ажиллагаа явуулаагүй шүүх прокурорынхаа хяналтын шатанд ингээд явж байна. За ер нь Зохион аймаг бол энэ засаг дарга, за ер нь мэргэжлийн байгууллагууд бас бидний энэ явуулж байгаа үйл ажиллагаанд бас их нааштай хандаж энийг бас дэмжиж байгаа. Тухайлбал 2019 оноос эхлээд Зохион аймаг уул уурхайгүй аймаг болъё гэдэг энэ хөдөлгөөнийг аймгийн засаг дарга бас бидэнтэй ирж уулзаж энэ уул уурхайгүй аймаг болгоход төрийн бас байгууллагуудыг хийж байгаа ямар баримт байна, энэ нотлогоогоо бидэнтэй хуваалцааж гэдэг ийм уулзалтуудыг хийсэн. Саяхан бас аймгийн мэргэжлийн хяналтын газар дээр бас уул уурхай явуулж байгаа энэ сумуудын иргэний нийгмийнхэн энэ үйл ажиллагаа явуулж байгаа сумуудад бас иргэдийн бүлгүүдийг байгуулад ажиллаад байгаа. Тэгээ энэ хүрээндээ бас бүлгүүтээ уулзаж удахгүй бас энэ уул уурхай олон лицензтэй байгаа энэ сумуудад аймгийн мэргэжлийн хяналтын газар, аймгийн аялал жуулчлал байгаль орчны газар, аймгийн засаг даргын тамгын газар нэгдсэн удирдамж гаргаад бас энэ уул уурхайн чиглэлээр ажиллах гэж байна. Энэ нь бол бас төрийн бас байгууллагуудын хийсэн энэ ажлын нөлөөллийн үр дүн байхаа гэж бид ингэж харж байгаа. За ер нь уул уурхайн компаниудын орон нутгийн захиргаатай байгууллагууд, орон нутгийн захиргаатай хийсэн хамтын ажиллагааны гэрээгч бас бид хэд хэдэн гэрээтэй танилцж байсан. Үнэхээр гэрээний хэрэгжилт, гэрээнд оруулж байгаа талуудын тэр байр суурь нэгдсэн юм бол өнөөдрийн шаардлагыг бол хангаж чадахгүй байгаа нь бол илэрхий байдаг. Тэгээд гэрээний биелэлтийг цааш нь сайжруулах, гэрээнд оруулах талуудын оролцоог нэмэгдүүлэхэд бас иргэний нийгмийн байгууллагууд дуу хоолойгоо илэрхийлэх боломжтой.